Тэдний нэг нь олох тэд илээд гэрлийн үйлдвэр. За энэ үйлдвэр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн 2014 оны 9-р сард байгуулагдчихэ. За монголчууд анх удаага лед гэрлээ өөрсдөө үйлдвэрлэж байгаа нь энэ юм. Лед гэрэл үйлдвэрлэхээс гадна цахилгаан тоног төхөөрөмжийн ухсралт, суйрлуулалт, хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэрийн автомажуулалт, гудамж талбай, албан байгууллагын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэдэг гинэ. За уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн завод, дулааны цахилгаан станц болон авто дээрийн байгууллагатай хамтран ажиллаж шаардлагатай гэрэлтүүлгийн ажлыг хийдэг байна. За энэ үйлдвэр 10 гаруй ажилтнтай төрлөх хоттой ажиллаж үе залуусч сэтгэл өндөр байна. Төгсөөд дөнгөж ажлын байран дээр гарч байгаа. Тэгээд дандаа Эрдэнэт хотож амьдарч өсөж тэрнээс одоо 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд энд ажиллаж байгаа. Яг ямар одоо ажил хийж энэ үйлдвэр төр чиний одоо хийдэг ажил? Би бол энд техникч мэргэжлэр ажиллаж байгаа. Миний ажил болохоор албан байгууллага болоод үйлдвэрийн одоо гэрэл гэрэлтүүлгийг нийлүүлэхэд дээр нь манай одоо таних тэмдэг болох логог лазерын машины тусламжтайгаар шивж үндсэндээ нэр хаяг шошгыг тавьж өгдөг байгаа. Гэрлийн үйлдвэр өргөжж дэрэгдээ цэвэр усны үйлдвэртэй олжээ. За мөн л Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн завод буюу Эрдэмцгийн цэгт хамтран ажилладаг гэж байлаа. Эко цэвэр усны үйлдвэр өдөртөө 50000 ширхэг цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай. За засвар механикийн завод ажилчдад өдөртөө 1300 гаруй цэвэр ус нийлүүлдэг гэж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг эрүүл цэвэр хүнсээр хангах бодлогын хүрээнд өнөөдөр мөн л орон нутгийн 30 гаруй залуус ажлын байртаа олжээ. Уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд одоо орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг маш сайн дэмждэг. Манай үйлдвэр анх 9 сарын 11-нд одоо 2014 оны 9 сарын 11-нд нээлттэй хийгээд тэгээд тэрнээс хойш 32-оос 36 ажлын байр залуучууд дандаа залуучууд тэр нь ерөөсөө 19-оос 25 насны тийм залуучуудыг ажлын байраар хангаад тэр 32 ажилчны ард ихэд 130-аас 160 хүний амьдралыг бид нэр одоо дэтгэж ийн гэсэн үг л дээ. За Эрдэнэт үйлдвэр энэ мэт 10 гаруй импортыг орлох үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажиллаж байна. Дотоодоос худалдаа авах боломжит бүхий л хөлбөрийг сонгожээ. За үүний хүрээнд үйлдвэрийн үндсэн ажилчдаас гадна 700 орчим баталгаатай ажлын байрыг шинээр бий болгож чадсан байна. Хариуцлагатай уулуурхаа хэрхэн шууд усаар ажлын байр бий болгож байгаа талаар уран төгс хөдөлгөөн нар сурвалжлаа. Тэдний нэг нь олох тэд илээд гэрлийн үйлдвэр. За энэ үйлдвэр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн 2014 оны 9-р сард байгуулагдчихэ. За монголчууд анх удаага лед гэрлээ өөрсдөө үйлдвэрлэж байгаа нь энэ юм. Лед гэрэл үйлдвэрлэхээс гадна цахилгаан тоног төхөөрөмжийн ухсралт, суйрлуулалт, хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэрийн автомажуулалт, гудамж талбай, албан байгууллагын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэдэг гинэ. За уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн завод, дулааны цахилгаан станц болон авто дээрийн байгууллагатай хамтран ажиллаж шаардлагатай гэрэлтүүлгийн ажлыг хийдэг байна. За энэ үйлдвэр 10 гаруй ажилтнтай төрлөх хоттой ажиллаж үе залуусч сэтгэл өндөр байна. Төгсөөд дөнгөж ажлын байран дээр гарч байгаа. Тэгээд дандаа Эрдэнэт хотож амьдарч өсөж тэрнээс одоо 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд энд ажиллаж байгаа. Яг ямар одоо ажил хийж энэ үйлдвэр төр чиний одоо хийдэг ажил? Би бол энд техникч мэргэжлэр ажиллаж байгаа. Миний ажил болохоор албан байгууллага болоод үйлдвэрийн одоо гэрэл гэрэлтүүлгийг нийлүүлэхэд дээр нь манай одоо таних тэмдэг болох логог лазерын машины тусламжтайгаар шивж үндсэндээ нэр хаяг шошгыг тавьж өгдөг байгаа. Гэрлийн үйлдвэр өргөжж дэрэгдээ цэвэр усны үйлдвэртэй олжээ. За мөн л Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн завод буюу Эрдэмцгийн цэгт хамтран ажилладаг гэж байлаа. Эко цэвэр усны үйлдвэр өдөртөө 50000 ширхэг цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай. За засвар механикийн завод ажилчдад өдөртөө 1300 гаруй цэвэр ус нийлүүлдэг гэж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг эрүүл цэвэр хүнсээр хангах бодлогын хүрээнд өнөөдөр мөн л орон нутгийн 30 гаруй залуус ажлын байртаа олжээ. Уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд одоо орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг маш сайн дэмждэг. Манай үйлдвэр анх 9 сарын 11-нд одоо 2014 оны 9 сарын 11-нд нээлттэй хийгээд